Өнөөдөр бид 2026 онд дэлгэцнээ гарсан Colony киноны товчлыг хүргэх болно. Галзуурсан эрдэмтний өшөө авалт, хүн төрлөختнийг хэрхэн мөхөл рүү түлхэж, амьд үлдэхийн төлөөх цус хөлстэй тэмцэл хэрхэн өрнөж байгааг мэдхийг хүсвэл бичлэгээ дуустал нь үзээрэй. Кино эхлэхэд дун үг барилга дотор эрдэмтэн Yon Chol цагдаа руу залгаж өөрийгөө террорист халдлага үйлдэх гэж байгаагаа анхааруулдаг. Тэрээр тариу шүүрч аван өөрийнхөө бие рүү үххийн аюултай вирус тарих бөгөөд зөвхөн өөрөө л энэ вирусын эсрэг цорын ганц вакцин гэдгээ тайлбарладаг. Яг энэ үед тус барилгад Chains Bio компани хурал болж байдаг бөгөөд биотехнологич Sejong хуучин нөхөр Gyu Son-ийнхоо урилгаар тус компанид ажилд орохоор ирдэг. Sejong шинэ эхнэртэй болсон хэрнээ хуучин эхнэртэй санаа тавьж байгаад нь түүнийг өгөөдөх бөгөөд нэгэн учир битүүлэг яруу найргийн гимээр зурус бүхий тусгай урилга хүлээж авсан учраас л энд ирснээ хүлээн зөвшөөрдөг. Тайзан дээр гүйцэтгэх захирал Үү Чойл эсийн нүхэн түлжих чадвартай саа өвчтэй хулганы гэдгээс нь нэгэн төрлийн хөгцсний талаар илтгэл тавьж байдаг. Тэрээр танхимын хойд хэсэгт Yon Chol-ыг олж хармагцаа хэсэгхэн зуур хүшиж орхих бөгөөд удалгүй хүмүүс нэгнийхээ талаар муу зүйл бодох боломжгүй тийм нийгмийг шинжлэх ухаан удахгүй бүтээн хэмээн хошигносоор яриагаа дуусгадаг. Энэ үед Юн Сок тэрэнцэртэй дүү Юн Хитэгээ өдрийн хоол идэж байдаг. Гэвч Юн Сокийн ээлж удахгүй эхлэх тул Юн Хи худалдааны төвөөр ганцаараа зугаалахаар шийддэг. Хурлын дараа Gyu Son хуучин эхнэрээ захирал Үү Чойлд танилцуулдаг бөгөөд терроризмын эсрэг багийн гишүүн Бон Сокоос дуудлага ирснээр тэдний яриа тасалддаг. Бон Сок цаанаасаа Yon Chol-ийн нэрийг дурдах үед Үү Чойл шуудхан уулзалтаа хойшлуулад өрөөнөөс гарч оддог. Үүнд дургуутсан Sejong Gyu Son түүний араас дагаж очоод нэрийн хуудасаа өгөхийг зөвлөдөг. Хонголд гараад Үү Чол эрдэмтэн Yon Chol-ийн сүрдүүлгийн талаар болон терроризмын эсрэг баг удахгүй ирэх гэж байгааг олж мэддэг. Захирал VIP өрөө рүү орох бөгөөд араас нь Yon Chol дагаж орохыг Sejong холоос харж амждаг. Yon Chol захирлыг зөвхөн судалгааг нь хулгайлж дараа нь хасахын тулд л түүнийг ажилд авсан хэмээн буруутгадаг. Гэвч Үү Чол түүний судалгааг хаанч ашиглах боломжгүй гэдгийг шуудхан хэлдэг. Yon Chol хүн төрлөختнийг дараагийн шатанд гарах гэж байна хэмээн солиороход Үү Чол түүнийг галзуу амьтан гэж дуудаад хаалга руу хүчтэй түлхэн хөөж гарахыг оролддог. Хонголоос энэхүү ширүүн уур амьсгалыг анзаарсан Sejong явхаар шийддэг. Үү Чол түүнийг хүн төрлөختнийг мөхөөхийг санаархаж байна хэмээн буруутгах үед Yon Chol энэ бол харин ч төгс харилцаатай атаархал харгалтын сүүдэрч үгүй цоо шин хүн төрлөختний мандалд хэмээн тайлбарладаг. Үү Чол энэ санааг нь сонсоод тачигнотол инээж түүнийг солиотой гайхан яжилж хоёр эрхий хуруугаа гоцойлгодог. Гэвч Үү Чолыг яг гаргатаж байх үед Yon Chol түүний хүзүү рүү өнөөх вирусээ тарчигдаг. Уурандаа шатсан Үү Чол түүнийг хит хитэн удаа сарж унгаад угаалгын өрөө рүү чихэн оруулж хаалгыг нь сандлаар таглан төгчдөг. Өрөөнөөс гарах замдаа тэр санамсаргүйгээр газар унсан тариур дээр гიშгчих бөгөөд цардаа дуудах гэж байтал гинтхэн их хэмжээний цагаан сааст бөөлжиж эхэлдэг. Тэрхүү сааст хевсэн дээгүүр утас мэт сунаж тарах нь тэр. Удалгүй тэр газарт унаж биеийн эвгүй байдлаар мушгирн татаж нүд хальтрам зомби болон хувирдаг. Яг энэ үед гурван залуу түүнийг анзаарч түргэн тусламж дуудахыг оролдох боловч мангас болон хувирсан Үү Чол тэднийг шууд л үсрэн очиж хаздаг. Үүдний танхимд хүмүүсийн аимшигтай ойрлох дуугаар Бон Сок багийнхантайгаа ирдэг. Ойролцоо нэг зомби гарч ирэхэд багийнхан шалгахаар очих боловч гинтхэн л хонгол дүүрэн цагаан шингэнээр бөөлжсөн цоо шин зомбинууд ошсон гарч ирдэг бөгөөд үүнийг харсан Бон Сок барилгыг бүрэн төвчхийг яаралтай тушаадаг. Энэ үед ресторанд Sejong, Gyu Son хоёр хооллож байдаг. Sejong түүнээс яагаад өөртөө нь гэрлэж байсныг гайхан асуухад Gyu Son түүний зөрүүд бууж өгдөггүй зандан дуртай байснаа хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэрээр түүний энэ ирч хүчийг гүйцэхгүй байсан тул өөрийгөө хулчгаар амтан мэдэрч салах шийдвэрт хүрснээ тайлбарладаг. Энэхүү ярианд эвгүрхсэн Sejong хоолоо дуусгалгүйгээр босон гарч оддог. Мөн энэ үед дээрлэхүү хоёр сурагч охин So Yeon-ыг ресторанд чирж оруулаад өөрсдийнхөө үнэтэй сүшний мөнгийг хүчээр төлөвлөж байдаг. Нөгөө талд Yoon Sok шатаар өөрийн харуул хийх цэг рүүгээ явж байхдаа станцаараа тушаал хүлээж авсан ч хит их шууганаас болоод юу гэж байгааг нь огтхонч ойлгодоггүй. Яг энэ мөчид барилга дотор аврал ирж хашгирах хүмүүсийн чимээ хаддаг. Харин гадаа
Цагдаагаар дүүрсэн автобуснууд ирж барилгыг бүслэх бөгөөд ойр хавийн хүмүүсийг өөр замаар явахыг шаарддаг. Худалдааны төв дотор айдаст автсан хүмүүс нааш цааш гүйлдэж бие биенээ зүхтахыг сануулж байдаг. Удалгүй цуст зомбинууд хүмүүс рүү дайрч эхлэх бөгөөд олон нийт үүмэн самуунд автан тал талтийш зүхтаж эхэлдэг. Энэ донд хоёр эрэгтэй тэрэгцэртэй Юн Хиг мөргөж унгаагч хинч түүнд туслахаар зогсдоггүй. Түүний уйлж буй чимээг сонссон Сэ Жон Гюсонтай хамт буцаж очинд босолдог бөгөөд тэд Юн Хиг тэрэгцэр дээр нь суулгаад давалгаалan ирэх зомбины сүргээс амь тэмцэн зүхтаж эхэлдэг. Харамсалтай нь зомбинууд хэтэрхий хурдан байх бөгөөд тэдний нэг нь Сэ Жоныг дайрч унгаадаг. Яг энээгзэгтэй мөчөд Юн Сок гүйж ирэн өнөөх зомбиг шүүрч аваад бусдаас холдуулж шийддэг. Уг амьтан гэрэлтдэг самбар дээр хүмүүсийн зурганд сатааран түүнийг нүдэж эхлэх бөгөөд энэ нь тэдэнд зүхтах маш том боломжийг олгодог. Хаашаач харсан зомбинууд хонглыг хааж таарлцсан хүн бүрээ тасчиж байдаг. Ингээд тэд амьд үлдсэн бусад хүмүүсийн хамтаар аяллаа хэрэгслийн дэлгүүрт орж нуугддаг. Сэ Жон энэ үед Бонсог нэгэн зомбид дийлдэж байгааг олж харах бөгөөд түүнд туслахаар буцаад гардаг. Тэд хамтдаа дэлгүүр рүү яаран орж арайхийн хаалгаа төгжиж амждаг. Зомбинууд тэр даруй шилэн хананы цаанаас овооролдон дайрах бөгөөд Бонсог айсандаа хойш ухрахдаа санамсаргүйгээр гэрлийн унтраалгыг дасчихдаг. Гэрэл онторч хүмүүс харагдхаа болох үед зомбинууд тэр даруй тайвширдаг. Бонсог хүмүүс террористийн дуудлагын талаар хэлэх бөгөөд Юнсог станцаараа холбоо барихыг оролдох боловч ажилдаггүй. Гэтэл дэлгүүрийн гадаах зомбинууд рестораны дотор хүмүүс түгжигдсэн байгааг анзаарч тэр хаалга руу хошуурч эхэлдэг. Тэд дотовч нэвтэрч чадахгүй байх үед нэгэн зомби толгоогоо шийдэлж аимшигтайгаар архирах бөгөөд бусад зомбинууд ч мөн үүнийг дагаж хийдэг. Одоо тэд яг л нэгэн зэрэг давхаа авсан мэт ухарч хаалгыг хүчтэй мөргөхөөр бэлддэг. Хаалганы шил цуурч эхлэхэд Сэ Жон утсан дээрээ гэрлээ унтраа гэж бичин харуулах бөгөөд үүнийг харсан Со Ён ярагчлан бүх унтраалгыг дардаг. Ресторан харанхуй болоход зомбинууд сонирхлоо алдан холдож эхэлдэг. Гэтэл яг энэ мөчөд рестораны гаднах сурчилгааны дэлгэцэн дээр дүрс бичлэг гарч эхэлдэг. Зомбинууд үүнийг бодит хүнээс ялгаж чадахгүй тул тэр даруй буцаж ирээд дэлгэцэнд хүрэхийн тулд бие биенээ чихэлдэн дайрдаг. Шил цуурсаар байх ба дэлгүүр доторх хүмүүс ямар нэгэн зүйл хийхийг хүсэх боловч Бонсог тэд зөвхөн хүлээх л хэрэгтэй гэдгийг сануулдаг. Энэ үед Сэ Жон хүний хэмжээтэй цаасан сурчилгаануудыг олж харж тэднийг өгөөш болгон ашиглах санаа олох бөгөөд Юн Хи үүнийг зөөхийн тулд өөрийн цахилгаан тэрэгцрээ ашиглахыг санал болгодог. Тэд цаасан сурчилгаануудыг тэрэгцэрт хүлж хөдөлгүүрийн бариулыг үсний боолтоор дарж тогтоох бөгөөд ингээд тэрэгцэр хонглоор өөрөө урагшилж эхэлдэг. Үүнийг харсан даруйдаа зомбинууд тэрэгцрийн араас ухс хийдэг. Энэ симфийг ашиглан Сэ Жон хаалгаа онгойлгож рестораны хүмүүсийг нааш ир хэмээн дууддаг. Эхлээд зөвхөн Со Ён л зориглон гүйж ирэх бөгөөд энэ нь бусдад урам зориг өгч араас нь дагахад хүргэдэг. Гэвч нөгөөх дээрлэхүү охин хэтэрхий их айсандаа цааш явж чадалгүй ресторан руу буцахаа шийдэх ба Гюсон түүнийг авчирхаар сайн дураараа араас нь явдаг. Яг энэ үед зомбинууд тэрэгцрийг гүйцэж очоод цаасан хүмүүсийг юу ч үгүй уурж тасддаг. Тэдний нэг нь буцаж ирээд замдаа явж байсан хоёр руу дайрдаг. Гюсон охиныг цааш түлхэж зомби руу ойр хавийн зүйлсийг шийдэж анхаарлыг нь өөр дээрээ татдаг. Энэ боломжийг ашигласан Сэ Жон охиныг дэлгүүрт оруулж амждаг. Спортын барааны дэлгүүрт Гюсон хит хитэн цаасан сурчилгааг нааш цааш хөдөлгөж байрлуулад хувцсны ард нуугддаг. Зомби дэлгүүр дотор орж ирээд идэх махаа хайн нэг цаасан сурчилгаанаас нөгөө рүү шилжин хайж эхэлдэг. Энэ хооронд тэрэгцрийг тойрсон зомбинууд цаасыг мэрхээр оролцсоор л байдаг. Тэдний нэг нь эцэст нь үүнийг жинхэнэ хүн биш гэдгийг ухаарах бөгөөд урам хугаран архирах дуу гаргахад бусд нь ч бас дагаж дуугардаг. Спортын дэлгүүрт байгаа зомби мөн л энэ дууг дуурайн гаргах үед Сэ Жон энэ бол тэдний мэдээлэлс солилцдог арга бөгөөд тэд аажмаар хувьсан өөрчлөгдөж байгааг гинт ухаардаг. Дэлгүүр доторх зомби мөлхөхөө болж бүр хоёр хүл дээрээ цих зогсоод эхэлдэг. Одоо тэр хэрхэн жинхэнэ амьд хүн хайхыг мэддэг болсон бөгөөд амь тэнцэн зүхтахыг оролдох Гюсоныг маш хурдан олж хардаг. Зомби түүнийг дайрч унгаах боловч өөрөө ч бас давхар ундаг тул Гюсон цааш үргэлжлүүлэн гүйдэг. Гэвч түүний яг Сэ Жон дээр очихын даваан дээр өөр нэг зомби үсрэн бууж хүзүүнээс нь хаздаг. Сэ Жон түүнд туслахыг хичээх боловч Бонсог түүнийг хоош татам оруулж хаалгаа паст өгчдөг. Ингээд үлдсэн зомбины сүрэг буцаж ирэн Гюсоныг бүсэлж амьдаар нь тасчин иддэг.
Шөнө болоход амьд үлдсэн хүмүүс хорио цээрийн дэглэмд орсон барилга дотор атсан хിവэр л байдаг. Мэдээгээр биотерроризм болон маш хурдан халдварладаг вирусын талаар цацагдах бөгөөд үүнээс болж нутгийн иргэд барилгын гадаа эсэргүүцэн жагсаж эхэлдэг. Олон 10 зомбинууд барилгын төв хаалгыг тасралтгүй нүдэж, цагдаа нар руу шүлсээ савируулан аимшигтайгаар архирдаг. Дэлгүүр дотор хүмүүс гэр бүлийнхэн рүүгээ залгасаар байх ба энэ үед Гюсоны утсанд эхнэр Сол хийгээс нь дуудлага ирдэг. Сэжон түүнд харамсалтай мэдээг дуулгах бөгөөд цочилд орсон Сольхи охиноо тайвшруулахаар утсаа салгадаг. Энэ үед Юнсок дэлгүүрээс дүүгээ үүрч явхад зориулагдсан үүргөгч мэт хэрэгслийг олдог. Хүмүүс хизээ аврагдахаа гайхан хүлээж байхад Бонсок хорио цээрийн дэглэм тогтоосон тул хинч тэднийг аврахаар ирэхгүй гэдгийг дуулгадаг. Мөн тэрээр Ён Чолын биед вакцин байгаа тул хэрэв тэд түүнийг барьж чадвал бүгд аврагдах боломжтойг хэлдэг. Сэжон 3 давхарт байлгах VIP өрөөнд юу харсан тухайгаа хуваалцдаг. Тэрээр зомбинууд маш хурдан хувьсан өөрчлөгдөж, састаар дамжуулан мэдээлэл солилцох сүлжээ үүсгэснийг тайлбарлах бөгөөд тэдэнд хуурамч мэдээлэл өгөх боломжтойг сануулад шаргоолжны терм хэмээх үзэгдлийн талаар дурддаг. Нэгэн залуу үүнийг интернетээс хайж олоод шаргоолжнууд өөхөх хүртлээ нинээ даган тойрч гүйдэг бичлэгийг үзээд цочилд ордог. Сэжон нэг хүнээс онцгой үнэр гаргаж, бусд нь өөр үнэртэй байвал зомбинууд тэднийг хүн гэж танихгүй хэмээн сэтгэдэг. Ингээд тэд дэлгүүрийн хэрэгслүүдийг ашиглан биеэ хамгаалах бөгөөд хуучин хөнгөн атлетикийн тамирчин байсан залуу сайн дураараа өвөөш болохоор шийдэж биеэ тэр чигт нь сүрчгээр шүшдэг. Түүний гарч ирмэгт зомбинууд араас нь хөөх боловч тамирчин залуу хангалттай хурдан байсан тул гоо сайхны дэлгүүрт орж нуугдаж амждаг. Зомбинууд хүн ямар үнэртэй байгаа тухай мэдээллээ хуваалцан архирах бөгөөд залуугийн араас дахин хөөх үед тэрээр эргэн тойронд байх бүхэл сүрчирний шилийг хагалж эхэлдэг. Зомбинууд түүнийг биш харин үнрийг дагаж эхлэх үед залуу маш олон сүрчигт хэвсээр аяллийн дэлгүүрт буцаж ирдэг. Ингээд тэд шалан дээгүүр сүрчгээр жим гаргаж үлдсэнийг нь манекенүүд дээр цацдаг. Дараа нь өөрсдөө антифриз, хөлтгтөөс хамгаалах шингэн түрхээд дэлгүүрийн хаалгыг нээлттэй үлдээдэг. Зомбинууд орж ирээд үнэрлэх мэдрэмжээ ашиглан дэлгүүрийг нэгжих боловч амьд үлдсэн хүмүүсийн хэнийг нь ч олж мэддэггүй. Тэд сүрчигний үнэрийг даган өөр өрөөрөө орох үед хүмүүс эцэст нь дэлгүүрээс гарч чаддаг. Хонглоор тэд аль болох чимээгүйхэн сэмхэн явах боловч өсвөр насны охин санамсаргүйгээр нэгэн зомбиг мөргөн унснаар яг дор нь гацаж орхидог. Юнсок түүнд туслахаар буцаж очих хооронд Сон Хо хэмээх залуу асаагуур ашиглан ослын үеийн ус цацагчийг ажилуулдаг. Ус цагаан салстай холилдох үед зомбинууд хэдхэн секундын турш мэдээ алдан сааждаг. Дэлгүүр дотор байсан зомбинууд түүн рүү дайрахаар гарч ирэхээс өмнө Юнсок охиныг бусад руу нь явуул гямждаг. Тэрээр дүүгээ нуруундаа үүрсэн хэвээр өөрийгөө чадах ятгаараа хамгаалсаар л байдаг. Гэвч нэг зомби охинд хүрч амжих бөгөөд энэ үед Сойон цамц ашиглан түүнийг хойшин татдаг. Сон Хо зомбиг гал унтраагаараар цохиж унгаад хоёр охиныг бусад хүмүүсийн хамтаар цахилгаан шат руу чирж оруулдаг. Амь тэмцсэн Юнсок урд нь олж авсан тулааны чадвараа чадамгаа ашиглан зомбинуудыг замдаа тааруулахгүйг хичээн гүйсээр л байдаг. Хоёр зомби 3 дахь зомбигоо түүн рүү шидлэхэд Юнхи ахтаа яг цагт нь анхааруулж тэрээр бултаж амждаг. Нисэж ирсэн зомби цахилгаан шат руу орж Бонсок руу дайрах боловч яг энэ үед ах トゥ хоёр амжиж ирнэ түүнийг гадагшин шидээд эцсийн мөчөд хаалгаа хаадаг. Энэ хооронд мэдээгээр Ён Чолын тухай шуугсаар байдаг. Түүний эцэг нэр хүндтэй их сургуульд ажилладаг байсан ч судалгааны лабораторийн хөрөнгийг зөв бусаар ашиглаж оюутнуудыг мүлжиж байгаад баригдсан байдаг. Үүнээс 4-7 хоногийн дараа эцэг нь амиа хорхисон байна. Сурвалжлагчид Ён Чолын хийсэн энэхүү террорист халдлагыг өшөө авалттай холбоотой байж магадгүй хэмээн таамагладаг. Амьд үлдсэн хүмүүс 3 давхарт гарах үед
Бон Сок угаалгын өрөөг онгойлгож, тэнд маш тайван зогсож байсан Yon Cholыг олоод тэр даруй баривчилдаг. Yon Chol тэдэнд хандан ус ашигласан нь маш том алдаа байсан бөгөөд ус уурших үедээ вирусны сүлжээг агаараар хамаагүй хурдан тараах болно гэж хэлдэг. Үүнийг сонсоод Бон Сок аврагдахын тулд тэд яаралтай дээвэр рүү гарах хэрэгтэйг зарладаг. Цагдаа нар зомбинуудыг ердөөл халдвар авсан өвчтнүүд гэж үзэж байгаа тул устгаж болохгүй гээд барилга руу орохоос татгалздаг. Азар Юн Сок зөвхөн ажилчдын мэддэг ачааны цахилгаан шат руу хүмүүсийг дагуулж явах боломжтой болно. Цахилгаан шат аажмаар дээшлэх зуур Бон Сок багийнхан руугаа дээвэр дээр уулзъя гэж зурвас бичдэг. Энэ үед Yon Chol тамирчин залуугийн ур чадварыг магтах боловч энэ нь ердөөл анхаарал сарниулж цахилгаан шатыг 9 давхар зогсоох гэсэн зайл байж таардаг. Хаалга онгоомогт зомбинууд дайран орж ирж замбраагүй байдал үүсэх ба нөгөөх муухай аашдхүү тамирчин залуу болон рестораны ажилтан тэдний хоол болж дуусна. Үйцэн хүмүүс амь тэмцэн тулалдаж тэдлэр мангасуудыг арайхын гаргахыг хичээх зуур Yon Chol маш тайван гихчин алхаад гарчихдаг. Хаалга хаагдахын өмнөх нь нэг ч зомби түүн рүү дайрахгүй байгааг харсан хүмүүс бүгд цочролд орно. Хүмүүс цааш юу хийхээ ярилцсан маргалдах хооронд цахилгаан шат 30 давхарт хүрэх ба тэнд нэг зомби өөр нэг зомбиг өргөчгсөн ах トゥ хоёрыг дайжигнан шоолж байгаа мэт хүлээж байдаг. Дахин нэг зомбины сүрэгтээ тулалдахыг хүсээгүй хүмүүс хяналтын камерууд байрладаг V2 давхар руу буухаар шийддэг. Энэ хооронд Солихи Yon Chol-ийн нууц лабораторийг нэгжих тусгай багт нэгдэнэ. Тэнд маш олон бичиг баримт болон хөлдөөсөн сармагчингууд хийсэн хайрцагууд дүүрэн байдаг. Нэгэн ажилтан нэг хайрцаг нь хагарахаа дотор нь юу ч байхгүйг анзаарах үед гинт нэг сармагчин түүн рүү үсрэн бууж бөөг нь булаацалдаж байгаад зүгтчихдэг. Айсандаа хойш ухарсан Солихи санамсаргүйгээр нэг хайрцгийг шүргэж орхих нь доторх сармагчингуудыг галзууруулах шалпаан болно. Удахгүй өрөөнд дэх бүх сармагчингууд усонгосон дайрч шисээ хагалахаар хайрцгаа балбаж эхэлдэг. Тэд шилийг хагалж зүгтэж чадах ба нуугдах газар хайн өрөөгөөр нэг тарж гүйлдэнэ. Нэг ажилтан тэднийг таазан дээр байхыг олж хараад гал нээдэг боловч сармагчингууд түүн рүү өсөж унгаагаад шалаар нэгжиж гардаг. Түүгээрч зогсохгүй бууных нь Осрийг хүзүүнд нь ороож боож эхэлдэг. Солихи яар авчлан Осрийг тайлж түүнийг сулдаг. Тусгаагийнхан ээлж дараалан амиа алдах үед Солихи зүгтхийг оролдох боловч нэг сармагчин түүн рүү үсрэн ирж дуулгыг нь хагалж эхэлнэ. Тэр арайхийн түлхэж унгаагч мангасыг хол байлгахын тулд дахин цогхохоос өөр аргагүй хүрдэг. Сармагчин дахин дайрах гэж байх үед нэг зэрэг түүнийг буудаж унгааснаар бусад бүх сармагчингууд явил хүссэн мэт гинт зогсдог. Солихи самбар руу харж бүх сармагчингууд дөнгөж сая буудуулсан нэг номерын сармагчинтай холбоотой байсныг олж мэддэг. Уг барилгад амьд үлдсэн хүмүүс зогсоол руу орж ирнэ. Тэд 3 зомби маш эвгүй байдлаар бие биетэйгээ наардчихсан байхыг олж хараад тэд дахиад их хогсож байгаа юм болов гэж гайхан хардаг. Тэд чимээ гаргахгүйг хичээн сэнхэн явах үед нөгөөх муухай аашд охин Лаз гიშгчдэг. Азар бусд нь түүнийг яг цагт нь дээш өргөж амжснаар зомбинууд тэднийг анзаардаггүй. Хяналтын өрөөнд хүрмэгцээ тэд бүх цонхоо хааж хяналтын камеруудыг шалгаж эхэлнэ. Yon Chol түгжигдсэн байхдаа тамирчин залуугийн ур чадварыг яаж мэдсэн байж таарах вэ гэж бодсны эцэст тэр зомбинуудын харж байгаа бүхнийг хардаг байх нь гэдгийг ухаардаг. Камерын тусламжтайгаар тэд түүнийг 3 давхарт байгааг олдог. Тэр ямар нэгэн зүйл хайж байх ба зөвхөн зомбинуудтай хараагаа тааруулахын тулд л хаяа зогсож байгаа харагдана. Эцэст нь тэр хамгийн анхны халдвар тээгч болох Үү Чолыг олдог. Yon Chol түүн рүү гараа сунгахад Үү Chol хазах ба үүнээс болж Yon Chol газар унана. Yon Chol ташчилж мутацид орох зуур зомбинууд цоо шин мэдээлэл хүлээж авч байгаа бололтой хүшиж архирч эхэлдэг. Бон Сок үүнийг 3 давхар руу гарах хамгийн том боломж гэж хардаг. Ингээд юун хий камераар хянаж утсаар чиглэл өгөхөөр өрөөнд үлдэж бусд нь шатаар 3 давхар руу явдаг. Зомбинууд хүссэн хിവэр байгаа тул тэд ямар ч саадгүйгээр хүрдэг. Тэд Yon Chol-ыг төгөггүйхэн олж өргөж явах үед тэрээр эсэргүүцэн орилж шарладаг. Энэ дуугаар зомбинууд тэр даруй сэргэж тэдний араас хөөж эхэлнэ.
Хүмүүс гүйсээр хамгийн ойр байх офисын өрөөнд орж нуугддаг. Зомбинууд хаалганы гадаа ирж зогсох үед Сэжон Ёнчолын нүд хэрхэн хөдөлж байгааг ажиглаад түүний зомбинуудтай харилцаж байгааг ойлгодог. Ингээд Сэжон түүний нүдийг боож эндээс гарч байна гэж худал зарладаг. Үүнд хурдсан Ёнчол зомбинуудыг гарах гарц руу илгээснээр хонгил эцэстээ нэг аюулгүй болж ирнэ. Сэжон бусдадаа Ёнчолын энэхүү аимшиг чадварын талаар хэлэх бөгөөд үүнээс хойш тэд зөвхөн групп чатаар л харилцах ёстойг сануулдаг. Хүмүүс хонглоор урагшлах зуур, Юнхи камераар хянаж хаашаа явахыг зааж мессеж илгээсээр байдаг. Тэд дөрвөн давхарт хүрэх үед Бонсог тэднийг буцаад хяналтын өрөө рүү явж байгааг ухаарч Юнхиг орхиод дээвэр рүү гарах хэрэгтэй хэмээн чангаар дургуутдаг. Үүнийг сонссон Ёнчол энэ мэдээллийг зомбинууд руу илгээх ба тэдлэр мангасууд аль хэдийн компьютерийн газрын зураг ашиглах хэмжээнд хүртгээ хөгжсөн байлаа. Уурандаа шатсан Юнсог түүнийг зогсоох гэж Ёнчолыг хүчтэй сэгсрэх боловч аль хэдийн оройтсон байдаг. Тэр Ёнчолыг чирж явахыг оролдох үед Бонсог түүн рүү буу тулгаж тэд вакциныг хамгаалах ёстой тул дүүгээ хаяад явахыг тушаана. Юнсог Ёнчолыг тавигч шууд л дүү рүүгээ ухсхийн гүйдэг. Хяналтын өрөө зомбинуудад бүслэгдэх үед Сэжон Бонсогийн бууг пулаан авч ах トゥ хоёрыг буцаж эртэл хүлээн хэмээн зөрүүдхийнэ. Гэвч амьд үлдсэн өөр нэг залуу түүнийг араас нь барьж авч бууг нь унгаахад Бонсог буугаа шүүрж аван Сэжоныг цохиж унгаад бүгдийг нь дээвэр рүү явахыг албаддаг. Юнсог дүүгээ авахын тулд чиглэл асууж Юнхи рүү залхана. Гэвч Юнхи ахыгаа хуурч хонгол руу буух боломжгүй цахилгаан шатанд суулгачихдаг. Зомбинууд хаалгыг нь эвдэн орж ирж түүнийг хөнөөхөөс өмнөхөн тэрээр ахтайгаа эцсийн удаа салах ёс гүйцэтгэх бөгөөд энэ үед Юнсог сэтгэл зүйн гүн хямралд орж нуран ундаг. Хэдэн минутын дараа Ёнчолч мөн өвдөг сүхрэн уйлж эхэлнэ. Хүмүүсийн утсанд Юнсогоос өшөөгөө авахын тулд Ёнчолыг ална гэж амласан мөн амьд үлдсэн хүмүүсээс хинэн ч эндээс амьд гарахгүй гэсэн аимшигт зураас ирэхэд уйлж байсан Ёнчол гинтхэн л тачигнатал инээж гардаг. Гараа скотчоор ороож хамгаалаад гартаа хутаг атгасан Юнсог хонголд гарч ирэн зомбинуудыг ямар ч өшөөлгүйгээр хядаж эхэлдэг. Тэр нэгэн оффист орж камераар амьд үлдсэн хүмүүсийн байршлыг олоод барилгын зарлан мэдээлэх системээр байршлыг нь бүх зомбинуудад чангаар зарлаж орхидог. Удалгүй нэг зомби тэднийг олж Бонсог руу дайрахад тэр зомбиг шууд л буудаж орхино. Гэтэл нэг залуу түүнийг саяхан л эдгээр хүмүүсийг өвчтөн гэж өмгөөлж байсан хэрнээ одоо буудаж байгаа хоёр нүртэй занган шүмжлэхэд Бонсог шууд л түүний хөл рүү нь буудаж унгаадаг. Сүргийн архихтуу ойртож байгааг сонссон Бонсог Сэжон болон хоёр охиныг хаяж Ёнчолыг дагуулan дэхүүрт орж нуугдана. Тэрээр зомбинуудын хонглоор өнгөрч буй дууг чимээгүйхэн чагнаж тэднийг бүр мөсөн явсан хойно л Ёнчолтой хамт гарч ирдэг. Гэвч зомбинууд тэндээ байсаар байсан бөгөөд өрхөд тавьж чимээгүй байж сурсан нь тэр байв. Тэд Бонсог руу дайрч тэр цагдаагийн бэлтгэлээ ашиглан олон дайсантай нэгэн зэрэг ам тэмцэн тулалддаг. Энэ симплийг ашиглан эмэгтэйчүүд Ёнчолыг буцааж булан аваад цааш чирж оддог. Бонсог зомбинуудыг буутахаар буугаа авахч буун дуу улам олон мангасуудыг цуглуулж орхино. Түүнийг зүхтах гэтэл нөгөөх шархадсан залуу шагаанаас нь зуурм унгаах бөгөөд Бонсогоос нэгэнд сум дууссан тул түүнийг буудаж чаддаггүй. Зомбинууд тэднийг тэр даруй бүслэн хоёуланг нь хэсэгчлэн тастаж hayдаг. Агуулгын өрөөнд Сэжон Ёнчолыг тавирнаас скотчоор сайтар хүлж орхидог. Дараа нь тэр огт руу Бонсогийн утсыг олж аврах, баг руу залгах болно гэдгээ тайлбарлан зурвас бичнэ. Гэвч групп чатанд байсан бусад хүмүүс аль хэдийн зомби болсон тул Ёнчол тэдний нүдээр зурвасыг уншиж бүх төлөвлөгөөг нь мэдчихдэг. Энэ үед дээдлэхүү охин сэтгэлээр унаж Сойоноос уучлалт гуйх боловч Сойон эндээс амьд гарсныхаа дараа л уучлалт гуйхыг түүнээс хүснэ. Энэ хооронд Сольхи тусгай хүчнийхэнд мэдрэлийн эс хизээж нүхэн түлжиж сэрэгдэггүй тул халдвар авсан хүмүүсийг эмчлэх ямар ч боломжгүйг тайлбарладаг. Мөн хамгийн анхны зомбиг устгаснаар бусд нь бүгд зогсох болно гэдгийг ч хэлдэг. Офицерууд барилгын хамгаалтын компани руу залгаж камерын эрхийг авч хамгийн ихний халдвар тээгчийг хайж эхэлнэ. Удаан хайсны эцэст тэд Үүчолыг анхны зомби болохыг олж мэддэг. Сэжон маш болгоомжтой сэмхэн явсаар утсыг олж
тусгай хүчнийхэн рүү залгаж, юу болсон талаар бүгдийг тайлбарладаг. Агентууд аврах багийг хоёр хувааж, тал нь вакциныг хамгаалж, үлдсэн тал нь үе чолыг устгахаар явахаар шийддэг. Сэжоныг цааш явах үед шалан дээр өгсөн мэд хэвтэж байсан нэг зомби амьд байсан бөгөөд бүгдийг сонссон нь ил тод болно. Тиймээс Ён Чойлч мөн энэ төлөвлөгөөний талаар мэдэж авна. Аврах баг дээвэр дээр газардаж, замд тааралцсан цөөн хідэн зомбиг устгах нь доош буудаг. Гэвч Ён Чойл хонглыг хаахаар бүхэл бүтэн сүргийг илгээсэн байсан тул аврах багийн нэг хэсэг нь тооны давуу талд шууд л хядуулж орхидог. Агуулгын өрөөнд өсвөр насны охид гинт хаалга товших чимээ болон аврах баг байна гэх дууг сонсоод маш ихээр баярлдаг. Гэвч тэд хаалгаа онгойлгоход зомбинууд аль хэдийн ярьж сурсан болохыг олж нээхэн тэр. Тэдгээр аимшигт амьтад хаалгыг хялбархан цөмлөн орж ирээд Ён Чолыг сусалдаг. Муухай аашд охин анхаарал сарниулахын тулд Со Ёныг зомби руу түлхчээд зүхтхийг оролдох боловч өөр нэг мангастай мөргөлдөн газар ундаг. Со Ён тэр даруй зомби болон хувирах бөгөөд Ён Чол түүгээр нөгөөх муухай аашд охиныг хүнүүлэгдэг. Энэ хооронд аврах багийн нөгөө хагас нь зомбигоор дүүрсэн хонгилд хурж ширүүн тулалцсны эцэст тэднийг тэр дундаа мангас болсон үе чолыг хүртэл устгаж чаддаг. Тэд бүх зүйл дууслаа гэж бодох боловч мангас болон хувирсан багийнхан нь шин сүрэг дагуулан дахин нэг тулаан хийхээр гарч ирэх нь тэр. Харамсалтай нь эдгээр цэргүүд ч бас маш хурдан хүчин мөхсдөж ам үрэгдэнэ. Угаалгын өрөөнд нуугдсан Сэжон Ён Чолыг өөрийн зомби армийн хамт алхаж байхыг нууцаар хажуулна. Гэтэл гинт Юн Сок гарч ирэн өнөөх мангасуудыг хядаж эхлэх бөгөөд гайхалтай нь тэд огтхон ч эсэргүүцэл үзүүлдэггүй. Юн Сок зомбины цус цагаан састад бүрэн будагдсан тул тэд түүнийг хүн гэж танихгүй байгааг Ён Чол ухаарч шууд өөрийн биеэр тэдэнд тушаал болгож эхэлдэг. Юн Сок аврах том сүргийн эсрэг амь тэмцэн тулалдах зуур Сэжон хідэн хайрцаг түлхэн Ён Чолыг унгааж хүзүүг нь кабелийн утсаар ороож тавиураас хүлчигдэг. Ён Чол армиасаа тусламж ирэн орилоход зомбинууд удирдагчаа аврахын тулд Юн Сокыг орхиод түүн рүү хошуурна. Одоо л нэг амьсгаа авах боломжтой болсон Юн Сок өрөөнд үлдсэн хідэн зомбиг устгаад Ён Чолыг ч мөн цааш харуулахаар бэлтгэдэг. Гэвч Сэжон түүнийг зогсоож вакцины талаар сануулдаг. Уурандаа багтарсан Юн Сок түүнийг боож эхлэгч удалгүй тавьж явуулаад Ён Чолын араас хөөдөг. Гэтэл гинт түүний ард ямар нэг зүйл хөдлөх шиг болж эргэж хараад өөрийнхөө дүүг олж харан гүн цочролд ордог. Тэрэнцэртэй байсан дүү нь одоо зомби болсон тул хоёр хөл дээрээ явж чадаж байлаа. Юн Сок дүүрүүгээ тэрэн гүйх боловч мангас болсон Юн Хи түүний хутгийг авч төрсөн ахыгаа хэрцгийгээр дүрж хөнөөдөг. Юн Чол Сэжоныг очих үед бүх зүйлийг ухаарсан Сэжон урилгыг түүн рүү шийддэг. Ён Чолын эцгийн бохир бизнесийн талаар Сэжон л анх удирдлагуудад нь мэдгдсэн бөгөөд эцэг нь уцаар түүний нэрийг хэлж байхыг Ён Чол санамсаргүй сонссон байж таардаг. Гэхдээ Ён Чол энэ бүх ярдлыг ердөөл хүмүүс хоорондын үл ойлголцлоос болсон гэж үзэж байгаа бөгөөд тийм ч учраас бүх хүн төрлөختний оюун ухааныг нэгтгэн холбохыг хүсэж байлаа. Ён Чол гинтлэн нулимс унгаж эхлэхийг хараад Сэжон мэл гайхдаг. Гэвч түүнийг ямар нэгэн үйлдэл хийж амжихаас өмнө шинээр агентууд дайрам орж ирэх ба тэрээр яарагчлан нуугддаг. Залуус Ён Чолыг олзлон авч Сэжоныг харсан ч түүнийг орхин гарч оддог. Симпийг ашиглан тэрээр агуулгын өрөөнд орж нуугдах боловч зомбинууд түүний хаал хунаас холдохгүй байлаа. Үүний дараа Сол Хи Сэжон руу залгаж сармагчингуудын талаар хэлнэ. Ингээд Сэжон хамгийн гол сармагч нь анхны халдвар тээгч биш, харин бусдыгаа удирдах байсан нэгэн гэдгийг ухаардаг. Сол Хи дарга нарлуугаа гүн очиж Ён Чолыг заавал устгах ёстойг тайлбарлах боловч тэд цорын ганц вакциныг хөнөөхөөс эрс таталцдаг. Хамгаалтын баг дээвэр рүү гарах гэж байтал мангас босон цэргүүд дахин гарч ирж бүх агентуудыг нүд ирмхийн зуурт хядаж орхидог. Дараа нь Ён Чол сүргээ дагуулан дээвэр дээр гарч тэнд байсан бүх агентуудыг ч мөн хөнөөнө. Одоо тэд дээврээс кабелийн утас дагангуулсаж шууд зогсоол дээр буух боломжтой болсон бөгөөд Ён Чол өгсөн цэргийн утсыг ашиглан удирдагчруу залгаж баривчлан амжилттай болсон мэтээр жүжиглдэг. Тэд фургон машинд суугаад эцэст нь тэр барилгаас гарч явдаг. Гудамжинд гараад Ён Чол зомби армай барилгын гадаах жагсагчид болон цагдаа нарлуу сулсан тавьдаг. Тэр ч байтугай хаалтыг нээж эмх замраагүй байдлыг улам гааруулахын тулд автобуснуудын нэгийг нь хүртэл хөдөлгөж зам тавьж өгнө.
Агуулгын өрөөнд Сэжон өөрийнхөө хүрмээр манекеныг хорцлож өгөөш болгон үлдээдэг. Зомбинууд тэр үнрийг дагах хооронд тэрээр гүүн гарч дахин угаалгын өрөөнд нуугдана. Юн сок руу зомбинууд дайраагүй гинт сансан тэрээр үхсэн мангасаас хүрмийг нь хуулан авч өмсдөг. Нэгэн зомби түүнийг хайж ирэх боловч хүрмэн дэх үнрээр нь өөрийнхөөнтэйгөө ижил зомби байна гэж таниад яваад өгөх нь тэр. Сойлгий дарга нарынхаа хамтаар нүүлэн шилжүүлэлтэд орж байх үедээ 9 минут гарч чадсан Сэжоноос дуудлага хүлээж авдаг ба тэр дайсны байршлыг мэдхийг хүсдэг. Сойлгий майхан руу буцаж гүн очоод камерын бичлэгийг шалгаж буй цорын ганц хүн болж үлддэг. Сэжон машин хулгайлж Сойлгигийн чиглүүлснээр Ёнчолыг олж очих боловч Ёнчол машиныг бүслүүлэхээр зомбинуудаа явуулахад Сэжон тэднийг сэгсэж унгаахын тулд маш өндөр хурдаар давхдаг. Тэрээр өөр нэг машинтай мөргөлдөж зомбинууд машины хамар дээр үсрэн гарахаас өмнө хаалгаа онгойлгон үсрэн гардаг. Ёнчол түүний өмссөн өмсгөлийг анзаарч зомбинуудыг араас нь явуулахад Сэжон тэр даруй хүрмээ тайлж шидэх ба зомбинууд түүний хүрмийг тойрон өнөөх аимшигт шоргоолжны терм хэмээх үзэгдлийг үүсгэхийг хараад шоконд ордог. Төөрөлдсөн Ёнчол сүргийн хяналтыг эргүүлэн авахыг хичээх боловч ямар ч нэмэр болдоггүй. Тэрээр хүрмийг гаргаж авахын тулд амьд дээр дундуур зүсэж яваад төвд нь хүрэхэд сүрэг тэр чигтээ нурж ундаг. Тэд сэргэхдээ дахин 4 хөлөөрөө мөлхөж ихэлсэн байх нь тэдний хувьсэл буцаад анхны зэгтээ очисныг илтгэнэ. Үүнийг анзаарсан Сэжон Ёнчол руу үсрэн дайрагч тэр түүнийг амархан умгаж орхино. Гэвч энэ нь Сэжоны төлөвлөгөө байсан бөгөөд тэр маш хурдтайгаар хүмүүсийн том царай бүхий сурталчилгаатай автобусны доогуур өнхрөн ордог. Зомбинууд өнөөх сурталчилгааны зургийг дахиад л жинхэнэ хүмүүс байна гэж андуурч автобус руу ухсхийг зураа Ёнчолыг гал руу түлхэж орхидог. Тэр амь тэмцэн галыг унтраахыг хичээлэд зомбинууд ч мөн түүний хөдөлгөөнийг дуурайнд давтдаг. Гэтэл гинт тэд бүгд хөшин зогсох бөгөөд энэ нь Ёнчол эцэстээ үхсэн гэдгийг илтгэнэ. Сэжон яг л аимшигын баримт шиг хүссэн мангасууд руу ширтэнгээ Сойлгий рүү залгах ба тэрээр бүх байршилдах зомбинууд яг ингэж хүссэн гэдгийг баталдаг. Сэжоныг яваад өнгөрсний дараа хүссэн зомбинуудын нэг нь гинт хурууга хөдлөгснөөр кино дуусна.